сайд байгаа зөвшөлт мөргөлдөөнтэй холбоотойгоор тус бус нутагт байгаа эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр Монголын иргэний агаарын тээвэр компани эх оронд нь авчирлаа. Энэхүү нислэгийн аюулгүй байдлыг Эмиратын засгийн газраас хангасан бөгөөд уг нислэгээр 96 монгол иргэн эх орондоо ирлээ. Түүхэн гэж хэлж болох үз энэхүү үйл явдал дээрээс бид дараах мэдээллийг бэлтгэж байна. За Дубай чиглэлийн нислэгээр одоо өнөөдөр хэнийг тосгож байна уу те яг аль улсаас ирж байгаа бол? За Катарын Дохагаас тэгээд Дубай руу виз мэдүүлээд ирж байгаа эхнэрийгээ тосч байна. Тэгээд манай эхнэр 2 сарын 27-нд аяллаар явах зорилгоор эндээс явсан. Тэгээд очиад аяллаараа явж чадаагүй тэгээд усан онгоцон дээр ерөнхийдөө усан онгоцноосоо гарч болохгүй гэсэн чиг үүрэг аваад тэгээд хоригдох байдалтай байж байгаад тэгээд засгийн газраас харин ийм шийдвэр гараад тэгээд харин ашгүй нэг хурдан ирэхээр болсонд маш их баяртай. Тэгэл эхнэрийгээ тосч авахгүй хүлээгээл байж байна да. Яг өөрийнх нь байсан газарт одоо яг нөхцөл байдал ямар байсан гэдэг мэдээлэл өгч ирсэн бол бас сэтгэл санааны хувьд ямар байгаа бол? Сэтгэл санааны хувьд бол одоо яг бошуухан л гэртээ харъя гэсэн байсан. Тэгээд усан онгоцон дээрээ хонож байх үед зарим орой чанга дооч юмээс сонсогдож ирсэн. Тэрнээсээ жоох айж имээсэн гэдэг талаар видеоколоор бит хоёр холбогдоод хоорондоо ярьж ирсэн. Тэгэл тэрх болгонд нь л одоо тэгэл сандраал айгаал бас л хэцүү байсан. Тэгээд ямар ч байсан одоо ингээд ирж байна. Тэгээд ирж хаад маш их баяртай. Тэгэл тусгай өөрийн нислэгээс мятаас нэг нислэг гаргаад ингээд тавцархаар боллоо гэхээр маш их баярлсан. Монгол улсынхаа иргэдийн бүгднгийн тийм ээ аюулгүй байдлыг хангаад автобус унаа болон бүх зүйлээр ингээд үйлчлээд хонож унжих байр сав хоолнд бүх юмар ингээд үйлчлээд Монгол улсынхаа иргэн одоо тусаар тохиолдсон Монгол улсын иргэдтэй ингэж гоё үйлчилж ингэж хавцарч байгаад нэр үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Дубайд сурдаг оюутан охиноогоо тосгоод юу яж чам тэгээд ер нь жоохон юм дайны байдалтай жоохон сэтгэл санааны хүнд байдалтай байна л гэсэн юутай ер нь бид жоохон өөрснөө ч гэсэн аюу төгсүүрийн байдалтай л одоо охин маань яаж гавлаа байнга л тэгэл холбоо барайл иймэрхүү байдалтай байгаа л одоо охиноо хүлээж авах гал тийч чадал хэлэхэд байж энэ байнгын тэр нэг юм бөмбөгдөж байгаа юм мөн ингээд ингээд сонсогдсон байлээ. Тэр нь ингээд сонсогдоод байна. Ингээд яг цонхоор ингээд харахад нүдэн дээр яг ингээд бөмбөг юу яллаа гэсэн тиймэрхүү жоохон төгсүүртэй байсан байхгүй юу. Шөнө унтчихал одоо гээд нэг утас дуурах ч юм уу ямар нэг юм болгож та ямар мэдээ ярьж байгаа юм бэлээ ийм нэг майцтай байх юм билээ л дээ хүн ер нь бол одоо ингээд эх оронтой нэг айтайхан хүрээдэлж чадсан л баярлалж зогсож байна. Манай хүү одоо ирж байгаа. Хүү маань Куweitийн одоо их сургуульд суралцдаг 2 оюутны нэг нь байгаа. Тэгээ одоо сургууль дээр нь бол бас дээр нь дэлбэрэлтүүлээд тэгээ агаарт бол устгагдсан. Тэр нь бол нөгөө өөрийг амьдарч байгаа өрөөнд нь бол мэдэрхсэн. Ийм үйл явдал болоод тэгээ эндээс бол нөгөө Дубайгаас бол онгоцоор татж авах зохицуулт хийгдээд тэгээд Куweitээс Дубай руу элчин сайд бол машинаараа хүргэж өгөөд ингээд маш ярьж байгаа. Анх дэлбэрэлтүүд эхэлж байхад л ерөөсөө сургуулийнхаа ойролцоо байсан нисэх буудал дээр бол анхны дэлбэрэлт болсон. За тэгээд энэ дээр бол анх за тэнд дэлбэрж ийн гэж бид нарт бол бичлэг явуулж ирсэн. За тэгээд наадах чи их аюултай боллоо. Бид нар ерөөсөө буцахгүй болохгүй гадаад явдлын яамтай бол холбогдсон. Куweitт байгаа элчин сайд гэсэн тухайд бол бас их шуурхай арга хэмжээ аваад нөгөө 2 оюутантайгаа бол байнгын холбоотойгүй нөгөө тэгээ хэд хэдэн дэлбэрэлтүүд бол болсон. Тэр нь бол яг өөрөө ингээд нөгөө хүүхдийн бичлэгэн дээр бол яг ингээд сургуулийн талбай дотор хийж байгаа тэр онгоц нь ингээд тэрийг эсэргүүцэх юугаар дэлбэлж байгаа тэр ингээд юу хийжсэн. Тэгээ сүүлдээ бол хүүхд ч гэсэн өөрөө айцтай. Манай дээр ингээд яг сургуулийн дээр ингээд дэлбэрэлт боллоо. Одоо яана гэдэг хэлэнгүүт бид нар ч юм уу өстө сандарч байгаа. Куweит суугаалчин сайдтай бол маш их талархаж байгаа. Илэрхийлэх зүйтэй хаа гэж бодчих.
манай аав ээж тэгээд манай баг дүү ирж байгаа. Тэр хэд маань одоо яг хаанаас аль улсаас энэ нислэгээр ирж байгаа л яг хизээ бас Монголоос яваад өнөөдөр ирэх гэж байна уу? Тэрийг яг Арабын нэгдсэн Эмират улсаас Монголд ирж байгаа. Тэгээд нийт одоо 20 хоногийн дараа ирж байна. Шиний 1-2-нд яваа. Тэгээд 3 сарын 5-нд ирэх төлөвлөгөөтэй байсан. Тэгэнгүүт бүс нутгийн халдлагаас болоо тэгээд ямар ч нэг онгоц нисэхгүй болонгууд тэгээд тусгай өргөн онгоцоор хадаа ирж байгаа. За Монгол Улсын засгийн газар болон мяд компани за Багинтлоо Жагантлаа 3 заагаар хуулийн манай нийт нис багийн хамт олон за тусгай үргийн нислэгийг амжилттай гүйцэтгэж ирлээ. За тухайн орон нутагт байсан нийт одоо 91 зорчигчтой бид эх оронд нь авчирлаа. За нислэгийн хувьд бол нислэг бол аюулгүй байдал болон бусад нөхцлөөр бүрэн хангагдаж үндэндээ бол амжилттай хийгдэж ирлээ. За юуны төрөнд бол нислэгийн тоо бол маш их цөөрсөн байна. Харьцангуй. За биднийг бол тухайн бүсэд ороход бол маш хурдтайгаар өндөр алдуулж маш хурдан буулгаж байна. За дээр нь бас хөөрөхөд бол маш хурдтай өндөр авахулж маш хурдтай хөргөж байна. Нэгэсэндээ тухайн бүстэй бол маш богино хугацаар нислэг үлдэж байна гэсэн үг л дээ. Ийм л онцгой одоо тохиолдол гарлаа. Өөр бусад хэмжээнд бол нислэг хийвэн сайхан өргөжж ирлээ. Энэ нислэгийг үүсгэхийн тулд одоо Монгол улсаас 7 улсаас зөвшөөрөл авсан гэдэг энэ мэдээлэл байсан л да. Энэ мэдээллийг та зөвхөн тодруулж ярьж байна. Тийм бид нар эндээс өөрөө Дугдам Хятад ард улс тэгээд Мьянмар, Бангладеш нийтгийг тэгээд Оман тэгээд Эмират улсад бууж байгаа. За мэдээж энэ улс болгоны зөвшөөрлийг авах ёстой байдаг. Энэ дүрм журмынхаа дагуу манай мяд компани төлөвлөлтийн хэлцээс бол бүх зөвшөөрлийг авч зөвшөөрлийн дагуу бүх нислэг үлдгэсэн байгаа. Дайн болж байгаа газар болохоор их тийм англиар бол экстрим тийм аюултай нислэг үлдэж байна гэж бичсэн байлаа тэр юм дээр. Биднээс яг одоо сая манай Ганбаатар капитан хэллээ. Тэр хоёр талын зоонд оронгуутлал ерөөсөө маш хурдтай өндөр алдуулж бушуухан буулгахын төлөө хөрсний дараа шуухан тэр өндөрт гаргахын төлөө тийм команд өгöd л ажиллаад тэр онцлог нь тэр л байна. Хөвгнийхөө хувьд бас ямар нэгэн тийм айдас мэдрэмж бас байсан болов. Ер нь одоо айдас бол байхгүй болсон л доо. Ер нь хуурийн дагуу яв гэсэн газар биднээс явдаг хийдэг ажиллал хийж ингэж боддог шүү дээ. Яг газар дах мөчөд бас иргэдийн сэтгэл бас ямар байсан бол? Тэр алгатай шаад тийм их баяртай л байсан. Тэг хөвгшүүл байлаа. Бас л явж чадахгүй. Ер нь сайхан байдаг л дөө. Нүсээс зүгээр маш их сэтгэл өндөр. Тэс гэрлүүгээ явж гэн гээл зүгээр тэнцээ зүгээр баярлалаа. Тэгэл хэдэн монголчуудаа зүгээр тэрвэрлээ. Их сэтгэлийн юмтай өөдрөг өрсөн. Та аль улсаас ирсэн бол нөхцөл байдлаас ямар вэ? Дубай хотоос ирсэн. Тий, тэнцээ бол биднүүст бол ямар тийм аюул мэдрэгдээгүй. Жохон сэтгэлээр төгссөн. Биднүүс ч нөгөө тийм дайны майны мэдээ энэ төр хажууд сонсох тэр зэрэг бас амар цочирдаг юм байлээ. Тэгээд би ч одоо нөгөө нэг угийн тийм аимхан хүн ч юм бас тэрэн дээр жоохон тэгтээ бол шүү дээ. Ердөөс тэр үйлчилгээ энэ сайн байсан. Зүгээр сэтгэлээрээ л жоохон айсан. Уг нь бол инкрусийн аялалд явсан. Тэгэхээр аялалд яг очоод хөлөг нис хонгосноос буугаад хөлөг хонгосон дээр очоод тэрнээс хойш нэг 5-6 цагийн дараа нөхцөл байдал айгүй хэцүү байдал
орсон гэдэг. Тэгээд тэр хөлөг онгоцноос ерөөсөө буулгүй байсараа л баг 10 тамгалт ирсэн шүү дээ. Өнөөдөр яг эх орондоо энэ тусгай үргийн нислэгээр ирэх энэ сэтгэлээ бас хуваалцаа. Сэтгэл бол маш их өндөр байна. Ард иргэдийнхээ төлөө эрчим сайдын яам болон Монголын мяат гадаад хэргийн яамны зүгээс хийсэн ажилд маш их баярлж байна. Сайхан шимда модус хүн борчтой. Сайхан шимда Монгол миний ичдүүлэх сайхан. Ингээд яг аль бус нутгаас ирүү нөхцөл байдлаас ямар Би Куйтээс ирсэн. Тэгээ нөхцөл байдлын үед яг Куйт яг булангийн орнуудаа буужингийн дайралтанд өртснөөр хоёрт орж исэн. Нэгт Дубай, хоёрт манай Куйт орж исэн. Тэгээд яг нөхцөл байдал яг Куйт улсын хувьд болохоор яг нөгөө гадагшаага яг мэдээлэлээ бас цацах тэр юу нь бол хомс. Хуулиар одоо ямар нэгэн худлаа мэдээлэл тараасан байх жишээний тиймэрхүү юмнууд бол хоройтой байдаг учраас ерөнхийдөө иргэдийн амгалан тайван байдал ер нь бол дайжгүй. Ер нь яг ийм нийгмийн нөхцөл байдал бол ер нь харьцангуй бас тайван байсан. Тэгээд манай сургууль болохоор ерөнхийдөө тэгээд нөгөө энэ тэндээс ирсэн олон оюутнууд байдаг хгүй. Тэгээд ерөнхийдөө бас тэгэл оюутнуудыгаа дагаал тэгэл гарсан. өнөөдөр одоо энэ Улаанбаатар, Дубай, Улаанбаатар чиглэлийн тусгай үргийн онгоцоор одоо эх орондоо ирлээ шүү дээ тий. Яг ямар сэтгэлд төрж гэнэ үү? Яг юу яадаг юм бэлээ. Бид нар нөгөө Катар Саудигийн юун дээр хил дээр уулзаад автобусан суугаа явсан байхгүй. Тэгэл яг нөгөө нэгт яг тэр Катараас гарч ирж ирсэн автобус ингээ Монголын туг ингээ гараад ирсэн. Монголын туг уртлынхаа шилэн дээр тавьц. Тэрийг хараад амар сэтгэл хөдлөл. Тэгэл сая тэр Дубай юун дээр Мятын онгоцыг харсан чи амар сэтгэл хөдлөл. Автобуснаас буугаад Мятын онгоц руу гарсан чи амар сэтгэл хөдлөлт юм лээ. Тэгэл орсон чи сайн байна уу гэл монголоор мэдлэнгүү чинь амар гоё болж байгаа чи. Тэгээд энэ чи сая 3 нисэх баг ажилласан том операц хийсэн гэж байна. Тэгээд нисэх багийнхандаа одоо баярлаа гэж хэлээ. Тэгээд тэр ойрох дорнодын нөхцөл байдал чинь бас ялангуяа одоо энэ агарын дайралтанд өртөж байгаа энэ нөхцөл байдал чинь газарт байхаас илүү агарт байх нь илүү аюултай гэж үздэг байхгүй. Тэгэхээр яг ингээд бас өөрсдийнхөө чинь амийг хүртэлтэй эрүүл мэнд амиа ингээд сороод бас илэг нэгт монголчуудаа ингээд авах гээд ирж байгаа бас монголчуудаа баярлаа. Мундаг байлаа шүү гэж хэлээ.